Дараагийн мэдээг танилцуулъя. Францын ерөнхийлөгч асан Никола Саркози шүүхэд дуудагдсан. За түүнтэй холбоотой шүүхийн хуралдаан явагдаж байна. За шүүхийн шийдвэр пүрэв гарах төлөвтэй байна. За хэрвээ энэ бүх хэрэг нь нотлогдох юм бол тэрээр бас хорих болон одоо босод ял шийтгэл хүлээн авах боломжтой гэж үзэж байна. За хэргийн гол шалтгаан нь Францын ерөнхийлөгч асан Францын ерөнхийлөгчөөр бас ажиллаж байх хугацаанд Ливийн одоо удирдагчаар ажиллаж байсан Муаммар Каддафи бахаар хууль бос одоо компанид ажлын санхүүжилт авсан гэсэн хэрэгт тулгагдаж байгаа юм. За Францын ерөнхийлөгч асан Саркозигийн хувьд 2007-оос 12 оны хооронд тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. За ингэхдээ Ливийн удирдагчаар ажиллаж байсан Муаммар Каддафигаас Франц Ливаны одоо гаралтай бизнесмен Заяд Такадинер дамжуулан сонгуулийн сурчлагын хандвыг хүлээн авсан гэж буруутгагдаж байгаа юм байна. За энэ хэргийг гол буруутгаж байсан Такадины хувьд мигмар гарагт Бейрут хотноо нас барсан юм байна. За тэрээр 2006-аас 7 оны хооронд Саркозигийн тамгын газрын дарагт 5 сая евро буюу ам доллар шилжүүлвэл 6 сая евро бэлнээр авсан гэж ийм мэдээлэл хийсэн. За энэ үүний хариуд Саркози Ливийн дарангуулагч болох Муаммар Каддафиг бол түүнтэй одоо ашигтай гадаад бодлогын шийдвэрүүдийг гаргаж өгөх Каддафигийн нэр хүндийг гадаад олон улсын харилцаанд сэргээхтэн туслана гэж амлалт өгч байсан юм байна. За Каддафигийн хувьд хэдийгээр энэ одоо амлалтыг Саркозигоос авсан ч гэсэн тухайн одоо амлалтыг биелүүлээг гэж үзэж байгаа. Каддафи 2011 онд Арабын хаварт Үмен Самун за мөн НАТОгийн Либид хөндлөнгөөс оролцох интервенцийн улмаас бол тухайн үед сөрөг хүчнийх нь алагдсан ийм түүхтэй юм байна. За мөн Саркозигийн эхнэр Карла Бурины энэ хэрэгт бас буруутгаж байгаа юм байна. За нөхрийнхөө хамт одоо гэрчүүдийг дуугаа байхыг тухайн үед дарамтлж байсан гэсэн ийм хэрэгт мөн буруутгасан. Дараа нь бол тухайн одоо хэрэгт холбогдсон Франц Ливийн гаралтай одоо бизнесменийн хувьд бол яллах зүйлээсээ татгалзаж тухайн хэрэг дээр бол одоо өгсөн мэдээлэлээсээ буцаж байсан ийм үйл явдал болсон. За Саркозигийн нарын хамт бол өөр 11 яллагдагч тухайн хэрэгт бас оролцож байгаа юм байна. За үүнд бол Саркозигийн туслах асан Клод Гаванд компанид ажлын санхүүжилт хариуцсан дарга Эрик Бойерт мөн сайд асан Бирс Хортбе нар бол тухайн хэрэгт буруутгагдаж байна. За шүүхтэд бүгд буруутгаж байгаа хэргийг бол үүсгэж байгаа. Прокурор энэ хэргийг Ливийн хэд хэдэн нэр хүндтэй хүмүүсийн мэдүүлэг болон тухайн одоо хэрэгт холбогдсон хүмүүсээс нь мэдүүлэг авах зэрэгээр бол хууль энэхүү ярлыг бас тулгаж байгаа юм байна. За мөн 2012 онд бол Венд нас барсан Ливийн газрын тосны сайд асан Шүкэрэ Канямын тэмдэглэлт үндэслэн мөн Саркозиг буруутгаж байгаа. За энэ нь бол Францын ерөнхийлөгчийн эсрэг авилгалын хэрэгээр одоо 2 удаа буруутай гэдэг нь тогтоогдож байгаа. За тус улсын дээд чагнал болох Хүндэт легионын одонгоос үүнээс болоод Саркози татгалзах шаардлагатай байдал үүсэж байгаа. Энэ нь бол дэлхийн улс орнуудад сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудлууд олон нийтэд бол дэлгэгдэж байгаагийн нэг жишээ болж байна. За энэ одоо шийдвэр нь бол дэлхийн нийтэд бас жижиг байдлаар бол харагдах болно. Учир нь гэвэл сонгуулийн одоо хууль бус санхүүжилт авч байгаа явдал нь бол гадны улс төр тус улсын одоо улс төрт нь нөлөөлөх юм байдлыг үүсгэж байгаа. За мөн сонгуулийн санхүүжилтийг илүү сайн зохицуулттай болох явдал бол чухлаар тавигдаж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.